Тэгэхээр нэгдүгээр нийт иргэд маань энэ бүсчсэн хөгжлийн бодлогын талаар бас нэгдмэл тийм зөв ойлголттой болмоор байгаа. Үүнийг хэрэгжүүлэх тэр тусмаа үүнийг хэрэгжүүлэх одоо яг гардаж хэрэгжүүлэх төрийн албан хаагч, нутгийн захиргааны байгууллага албан хаагчд бол энэ талаар бол бүр маш сайн ойлголттой болох хэрэгтэй байна. Тийм учраас аймаг орон нутгад энэ бодлогоо тодорхойлоод одоо тэр засгийн бодлогыг хэрэгжүүлээд шаардлагатай хууль бодлогын болоод хууль тогтоомжийн хэрэгжлийг хангахад гол үүрэг гүйцэтгэдэг аймгийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, дунд чадны менежерүүд, хурлын төлөөлөгчд маань одоо юу гэдэг сургагч багшийн хэмжээний бүсчлэн хөгжлийн үзэл баримтлал түүнийг тойрсон ойлголтуудын талаар мэдээлэлтэй болмоор байгаа юм. Төрийн бус албан хаагч нарын зүгээс энийг бол маш сайн мэддэг болох хэрэгтэй. Иргэд маань энэ талаар ойлголттой болох хэрэгтэй. Тэгжээж энэ бүсчлэн хөгжлийг хэрэгжүүлэх аймаг орон нутгийн одоо дунд олон богино хугацааны хөгжлийн төлөвлөгөөнүүдэд ингээд тодорхой ажлууд тусгагдаад эхлэхээр тэр ажлуудыг бас ойлгож хүлээж авч аль болох хэрэгжүүлэх талаас нь магадгүй нэг одоо юу гэдэг аймаг орон нутгийн өөрөө ингээд аяндаа ингээд шийдэд яваад байх боломжтой юм зүйлүүдэд хойш тавьж байгаа энэ ирээдүйн одоо өөр ашигын тооцоолж энэ зарим нэг одоо ажлуудаа төлхөө одоо явуул аймагуудын хооронд холбосоод дэд үтсийн ажлууд байж байна. Аймаг орнодын шаардлагатай байгаа дэд үтсийн одоо их үүсвэр эрчим хүчний бол бус их үүсвэрийн асуудлууд байж байна. Өөр бус одоо эдийн засгийг тэлэх татварын суур баазыг хөгжүүлэхтэй холбоотой юм нийгэм эдийн засгийн гол бодлогууд одоо гол одоо шийдвэрүүд гол хөгжлийн хөтөлбөр төлөвлөгөөнүүд хэсэгчсэн төлөвлөгөөнүүд дээр бас онцгой анхаарч ажиллах юм боломж бүрдэх болов уу гэж харж байна.